Тэгээ энэ жил бас манай Хүсгэл аймаг малын тоо толгоогоор улсдаа дахин тэргүүлсэн 5.3 сая толгой мал тоолуулсан байгаа. Одоо энэ яг энэ мал аж ахуйн салбар ялангуяа тэр мал аж ахуйн салбартаа бол одоо Хүсгэл аймгийн дийлэнх ажиллах хүч 37 мянган иргэн одоо яг энэ Эрдэнэт малынхаа ашиг шимийг хүртэж өв соёлоо тээж ингэж ажиллаж амьдарч байна. Энэ жил бол одоо энэ 37 мянган одоо хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин одоо энэ ард иргэдийн дундаас морин жилийн босгон дээр могоо жилийнхээ ажил хөдөлмөрийг өнлүүлж бас 100 гаруй одоо аймгийн авраг малчин шинээр төрлөө. За 20 гаруй бас хошоо малчин аймгийн авраг малчин ингэж төрсөн. За энэний одоо нэг эрхэм мөн болж одоо манай гэрэлжил байх түүний гэр бүлийнхэн бас хошоо малчин өрхөөр ингэж шалгарч байна. Надад ч гэсэн их сайхан бэлэгшээлтэй санагдаж байна. Би гэрэлжил байхаа гэр бүлд аймгийн авраг малчин гэдэг энэ цол тэмдгийг авчирч ингэж бас 5 хүнтэй уулзч ялаа. Эргээд ингээд нутаг орондоо ирэхэд гэрэлжил байхандаа ирэхэд бас мал сүргээ сайхан өсгөж, үр шимийг хүртэж, өв соёлоо тээж ингэж хичээж хөдөлмөрлөөд аймгийн хошоо авраг гэдэг энэ эрхэм мэдээ нэр цолыг аймгийн засаг даргын захирамжаар ингээд хүртэж байгаа. Тэгээ ер нь бол манай агт гэдэг нутаг, ер нь манай Жаргалан сум тэр дундаа агт бол энэ Эрдэнэт мал сүргээ одоо өсгөж байгаа, маллж байгаа, өв соёлоо тээж яваа энэ хүндтэй хүмүүстэй үргэлж ээлтэй юм сайхан нутаг орн байдаг. Энэ нутаг орноос одоо бас Монгол улсын хөдөлмөрийн баатар хоёр төрсөн хоёулаа хөдөө аж ахуйн салбараас ингэж мал аж ахуйн салбараас малынхаа одоо ашиг шимийг хүртэж өг дээдсийнхээ одоо буян заяаг дээдлж ингэж хөдөлмөрийн баатар төрж ирсэн. Тэгээд өнөөдөр бол одоо аймгийн хошоо юм авраг малчин ингэж төрж байна. Тэгээд гэрэлжил байхынхаа гэр бүлд энд үргэлжлэж ирсэн нутаг орныхаа ахын дүүс та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд гэрэлжил байхынхаа хошоо авраг малчны үнэмлэхийг аймгийн засаг даргын батламжтай бас уншиж танилцуулъя. Үнэмлэх Бэраа хөхтэй гэрэл чулуун танай гэр бүлд мал аж ахуйн салбарт өрөвдөлтөй ажилласан хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж аймгийн засаг даргын 2026 оны А дороб 42 дугаар захирамжаар аймгийн хошоо авраг малчин өрхөөр шалгаруулж өгөх болгов Хүсгэл аймгийн засаг дарга Төмөр Баатар гэсэн байна. За батламжийг уншиж танилцуулъя. 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх модон могоо жилд буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалж малч ухаан ажлын арга туршлагаараа малчин дүмнөө үлгэрлэн мандалж аймгийн хошоо авраг малчин өрхийн болцол хангасанд бол батламж олгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга Пүрвдэрч Хүсгэл аймгийн засаг дарга Төмөр Баатар гэсэн энэ батламж үнэмлэхийг бас гардуулж өгч хошоо авраг малчны туулзыг дурсгалын зүйлтэй гардуулж өгье. Тэгээд буянт мал сүрэг нь олон сайхан өсөж үржиж нутаг орондоо сайхан хүнлэгдсэн Монгол улсын авраг малчин болоорой, хөдөлмөрийн баатар болоорой гэж хүсэн өрөөё. Яа. Хүрээ. За ингэж танай гэр бүл өөдөө харсан Монгол уламжлалыг бэлэгдэж ингэж хийсэн бэлгийг хартуулъя. Яа ингэж амжилт хүсье. За намайг Жанжаагийн Төмөнчүү гэдгээ. Би бит хоёр тэгээд хэрэг аав ээжийн өглөж ирсэн малынхаа буйнаар аймгийн хошоо авраг болсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ хүнтэй шагналыг өгсөн аймаг сумынхаа удирдлагуудад маш их баярлалаа. Тэгээд нутгийн зүүн олон бүх ах дүү нартай сар шинийн мэнд хүргье. Тэгээд сайхан зилцгаарай.